явуулсан багш байна. Багш өнөөдөр бидтэй чигтэй ямар зүйлүүдийг байсан бэ? Бидээр авчтаа. За бусдыгаа сайн сонсъё. Танаа гэдэг чанга яриа. Бусдад тайлбарлахтай чанга багшгаа сонсноо. Тэгээд арилна. За танаа хичээлдээ хэлсэн. За тэгэхээр өнөөдөр хичээлдээ бидээ цаг барилна. За хамтарч багаараа ажиллана. За бусдыг сонсно. Өдөртөө. За энэ дүүгүүдийг барих уу? За барилаа. За ташин. За ингээд хүмүүсийн бид ямар ялгаатай үйлчлэл гарч байгаа юм. Юу гэж бодож байна? Гарч. За нэг нь халуун хүүд орчинд нэг нь халуун орчинд нэ. Тэгвэл ямар үйлчлэл гарч байгаа юм? Та нарын бодлоо биетэн хүүтэнд нь гарч. За даач. Даач хүнд нь биетэн ямар үйлчлэл гарч байгаа гэж бодож байна? Удаанаа алтаар тэгвэл та нарын биет дээр ямар үйлчлэл? Заахаа надад гараад. За. Хамгийн түрүүнд эдгээрийг бүлээж авч байгаа. Арьс нэрээ мэдрэх хэрэгтэй. Тэгвэл арьсан дээр яадаг юм? За, өөрөө цонхын руу за, өөрөө шарсан. За тэгэхээр ийм үйл ажиллагаанд гараад байгаа. Энийг тэгвэл юу гэх зүйл юм? Ховцсон. Ховцсон гэдэг зүйлийг чи хаанаас биднэрт мэдэлж байгаа? Бид нар яагаад ховцсон байна? Нэг даахгүй бол арьс. За арьс бид нар хэдэл нэг юм ингээд арьсаа нэг чиглэл үздэг. Аюу мэдэрч. Тэр өвдөж байгаа гэдэг зүйл хаанаас ирж байгаа? Та нар юу гэж боддог? Та нар яагаад арьсаа мэдрэх юм? Би яагаад мэдрэх юм? Арьсаа яагаад мэдрэх юм? Арьсан чинь ямар утгатай вэ? Амьтаа болохоор. За зохиол үзье. Гараа татчих. Тэгвэл энэ гараа яагаад гараа татдаг вэ? Оо массан. Тарих юу? Мэдрэл зогсож байгаа. Тийм ээ. Тийм мэдрэл болж байна. За тэгэхээр өнөөдөр хичээлээс илүү маань мэдрэлийн зогсож. За миний хүүхдүүд ажлынхаа утсыг аваад, багш нь ажлын утсыг үзсэн байгаа. Ажлын утсыг аваад англи нэрээр тавиад анх согч нараа авчих. Одоо багаар ажиллаад энэ дээр багш маркер барьсан байгаа маркер гаргаад тий. Ангийн за багаар хэлцэж чи. Ашны намрын нэрийг мэдчих учраас юм хэлсэн байгаа. Энийг нэг авчих.
За багшаас асуух зам тавиад өнөөдөр хичээлээр энийг за дууссан байна. Сайн байна. За баярлалаа дууссан байна. Танах тавдгаар байна. Танах за хоёр намын сурагчид нь гарч ирээд аниг за хоёр нам юм бэ? Аюш Юу гадаад ертөнцийн байдал нөгөө бүгдхээр хүний тэр бүгд тасн зөгцсөн. Топ төрхтөн бас тагаад өөрчлөлт юм. Одоо байгалийн хөдөлгөөс одоо борооч гадаад халуун байсан биеийн нэг одоо гадаад халуун байдаг одоо бие хассан нэг бүхэн ажиллаж байна. Хүний гадаад хэлбэрээр хаадаг. Schwerst nur total und dort Bad. Гадаад орчин гэсэн үгтэй амар бие орчингийн Өөрчлөлт. За баярлалаа. Эдгээр багаж хэрэгсэлтэй ажиллахын тулд ямар аюулгүй ажиллагааны дүрмүүдийг баримтлах вэ? Тэгэхээр шил байна та нарт те шилийг болгоомжтой хангалтгүй байх. Термометрийг зүү ашиглах. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр хэлбэртэй шил савыг хангахаас болгоомжлон термометр халууны шилийг болгож хангахаас болгоомжлон өөрийн болон бусдын эрүүлэгдэд аюулгүй чадаас хагарчхан болохоос аюултай тийм тэр учраас бид нар заалгаагийн зааврыг хараарай. Халууны шилийг цагаас за ихэд уншиж халууны шилийг сугандаа барьж хэмжигдээ. За халууны шил дуурдаг шүү дээ. За хэмжигдээ тэмдэглэнэ. Багийн сурчлыг дундаж бие мөрдөрийг багийн сурчлыг дундаж бие мөрдөрийг гадаад очны болон өрөөний хэрэгцээтэй харьцаж наавар хэрэгтэй. Тэгээд дөрвөн намын сурчлыг самбар байна. За тэгэхээр багш нар дээр өнөөдөр өглөө цагаагаар мэдээ асуух. За
машин харсан. Өнөөдөр манай өвгөн хангаад гадаад орчин маань хасах 3 градус. Гадаад орчин. За усналтандаа тэмдэглэж хөвшин усналт тгсэн байгаа. За тэгээд өрөөний температурыг машин эндээс харъя. За нэг сууж хараад юм хараад ирчих. За өрөөний температур хэдэ? Шинэ термометр байлгасан байгаа. За 28 хэзээ. За баярлалаа. За орчин өгсөн байгаа орчны температур гэж байна. За тэгээд өрөөний температур чинь одоо сурагчдынхаа өөрийнхөө температурыг хэмжээ хадааны шийдэл ашиглаж байна. За хэвээ. Ой. Гэмтэгтэй хүүхдүүдэд юу яаш вэ? Цаанцаа ингэж тайлж гад дотор талд нь хэмжээ арсандаа хүргээд. Яггүй хараа мэдэрч штэ. Багийн сурагчдын дунд тренинг өдөр гадаад орчин болон өрөөний температуртай хязгаарлалт өөрснийхээ график бас байгуулсан шүү дээ. Ямар график байгуулсан гэсэн маань шин багнан график байгуулсан гэсэн шүү дээ. За багнан график байгуулсан гэсэн маань. Тэгэхээр график байгуулсан. Хэмжсэн байна.
За дараалал байгууллаараа багнан график байгууллаараа гэсэн маш тавьшин. Шогом гсэн байгаа. Шогмоо ашиглаад энийг томсч байгаа шүү дээ. Хүүхдүүдийг томсч байгаа. Яасан юм? За дууссан байгаа. Хатаа байгаа. Усаа байна. За дууссан сурагчт нь том гурван аж. Бидний дундчаар хэд гарч байна? 35. 36.5 гарч байна тий. Хүний биеийн температур хэд вэ? 40 Цельсиус тий. Яг та нарын арай бага. Хүний биеийн температур шөнө унтахаар баг зэрэг ингэ буурдаг. Тэгээд эргээд хэвийн байдалтай шийдчихдэг баггүй юу? Тэр энэтэй холбоотой. Бид нар өвдөө өвдөө байгаа учраас энэтэй бас холбоотой. За тэгэхээр хүний биеийн температур 37 градус байгаад байгаа. Тэгмэл байдаг гэж үздэг тийм ээ. Тэгвэл гадаа гэдэг чинь асах 3 градус байгаа. Гадаа асах 3 градус байхад ягаад бидний биеийн температур хэвээ байгаа? Энийг дулаан гэсэн юм байна. Тэгвэл өрөөний түрүү 25 гэсэн шүү. Тэгвэл ягаад бид нэр 37 байгаа? Бидний биеийн температур юу шүү дээ? Бид нар сая хувцсан дээр хийгээгүй шүү дээ. Биедээ хөгж хийсэн шүү дээ. Хүний биеийн температур ямар байдаг вэ? Тогтмол байна шүү дээ, тийм ээ? Тэгэхээр өөрчлөгдөж байна уу, өөрчлөгдөхгүй нь гадаад хүчний өөр. За. Тэр алхан гурван асуултаа хэлээ. Агаарын температур биеийн температур нөлөөлөх юм уу? Нөлөөлөхгүй юу? Нөлөөлөх зарим нөлөөлөх. Өрөөний температур 25 градус байхад бид нэр 35 байна шүү дээ. Яг бид нэр хэрэг өрөөний температуртай дагаад өөрчлөгдөхөөс нь бидний биеийн температур хэд болох вэ? 25 болох юм шүү дээ. Тэгэхээр яагаад тийм ээ? Тийм аа зү. Тийм аа юу? Юу гэж чинь? Даварсан нь тэгээд базартай нэг. Дөрөв намраас авчихсан гараад ирээ. Дөрөв намраа шинээр дээр өгсөн шүү дээ. Дөрөв намраас авчихсан. Хийсэн байгаа ажлаа ингэ. Адны
3-таа хариулаад хажуу талын дээр хатхан 3-таа хариулснаа бичиж ирээ дээ. Тэр үү? Тэгж хариулсан юм чинь. За, одоо энийг сараад ямар дүнэлт гэж юм бэ? Апос тэрэн түр сансараа өгдөө. Сонсон тэгээ баримтыг. Наас ууштэ. Зөрүүний температур, орчны температур, нийт температур нөлөөлөхгүй юу? Нөлөөж өөрчлөлт үзүүлэхгүй гэж үзэж байна. Миний бие температураас хатмал чигчэр зөрчлөлт тохиолж нөлөөлөх Нөлөөлж юм байна. Нөлөөлөхгүй гэж үзэж байна. Гараах хаасан чинь нөлөөлөхгүй юм шиг байна. За танаа. Агаас орчны шуурчны тавьчих болсон юм байна. Танаа гарах байгуулж байгаа тийм. За миний өдөртэй шинийг дадлаг нэг гэдгийг доод байлаа. Багшин дээр сорон хэлсэн ба. Чиний температур бол биеийн температурт нөлөөлөхгүй байна гэж хэлсэн. За тэгвэл бид нар биеийн температур хэрхэн хадгалдаг вэ? Яаж хадгалдаг юм болов? 30 та байх гэдэг шүү дээ, байх хэвээр байна бид нэр юм. Тэгвэл бид нар тэрийг хамгийн түрүүнд температурын өөрчлөлтийг юу мэдэх вэ? Даахаар тэрийг юу мэдчих юм бэ? Арьс мэдчих юм. За арьс нь яах вэ? Ямар үйлчлээ явах вэ? За шинж тэмдгүүдийн нэлээд арьсан дээр илэрдэг гэж өөрчлөлт юм. За би бэлжсэн болно, цагаан болчдөг. Харшилтай хүмүүс нэг юм тоолдог шүү. За будны харшилтай болдог тийм. За өөр яадаг вэ? Нэг бүр дараа Яагаад ингэж бидний нөгөө нэг арьс маань ямар цагаан болов? Бид нар өмнөх хичээл дээр та нар ямар сэдв үзсэн? Цусныг дарсан уу? Тэгвэл яагаад тийм цагаан болоод байгаа юм бэ? Цусны багшин хүүхдүүдээс энийг харуулъя. За арьс мэдрэлээ. Одоо тийм арьсан дотор юу байгаа? Бид нар түр хийж үзсэн шүү дээ. Бодсон чинь суцаас сонголос байгаа. Яагаад мэдрээд байна? Мэдрэлийн ширхүүд аваад тээ. Бид нар халуун бүргээр гараад тутдаг үстэй. Тэр чинь мэдрэлийн ширхүүд байгаа. За мэдрэлийн ширхэг дамжууллаа. Тархинд очиод явуулах. Тэгээд даачаа гэдгийг мэдрээд буцаад явах тархинаас юу ирэхлээ? Хариу бол энгүүд нь метр явах. За. Тэгээ хувцас авсан өөр явах. За тэгэхээр бид нар яаж энийг арьсан дээр зочин буй сэрэлсэн. Тэрийг хүлээ аваад буюу мэдрэлийн ширхгүүд хүлээж аваад хяналтын төв буюу хаш дамжуулсан тархинаасаа мэдээлэлүүд гүйцэтгэхгүй л биш юм. Бид нэр яаж гадаа 4 градус байгаад хахад 3 хасах 3 градус байгаад хахад бидний биеийн температур яг өвчлөлөө байгаа юм. Мэддэг чинь байна тийм. За тэний хаа. Биеийн температур 37 Цельсиус хэтрүүлдэг байна. За зочрол uuсан тийм. За дараа нь чинь. Дамжуулаад Тэний дог боёо нөгөө архин
хэмжүүлээд тэрнээсээ 7 хадаа махны зэмж гэнэ. За яадаг бахна. Хөлрөөд уцаад хүлээ авалт бие дулаа. Дэлгэрээ тэгээд бие нөгөө дулаамаа хямрална. Бид нар нөгөө бие температур ихсчээд энэ үйлдэлүүд явагдаад бидний бие температур эргээд нэрийн болох. За тэгвэл биеийн орчны температур буурлаа. Одоо цачрал үүснэ харсан дээр тийм. За цаашаач. За дулаан одоо яаж чаддаг вэ? Танарын биеийн дулаан ямар болох вэ? Уцаад тогтмол болох нь шүү дээ. Тийм үү? За маш нэг юм. Гайдлаа. Компьютер. За цагаан баа ямар мэцэлтэй нэг вэ? За тэнгэрөө. Дээрээ нь том биш дээ. Том биш дээ. Зэрэг хэмжээнд 2 термометр өгсөн байна. За термометрээ хэмжижээд авчаа штэ миний хүүхдээ. Тэгээд аваад тавьж. Аваад тавьчаа штэ. Тэгээд 5 минутын дараа дахиад хэмжих байхгүй. Синхаа температурыг.
За одоо хэмжсэн байгуул нь энэ багийнхаа самбар дээр дараахаа байгуулж байгаа бүсэлтэйгээр дараах. Эхнийхийг хэмжилтийн өмнө одоо ихэнд хийсэн
багш. За хэмжээ тавьсан байна. За зураг авч. Идэр болсон байна, идэр болсон байна. Ахмад өвдөр чинь аваад шүү дээ. Зураг авч. Термометрээс хаа өгчөж уулгаж чичээрэй. Жижиг хэлээсэн. Зураг гэж явахтай. Гэж энэ зураасан. Зураг яаж авах юм бэ? Гэж хоёр ихтэй тэмцэлсэн. Зураасан харагч Жижиг нэг хэмжтэй
нэлээд жоохон алдаатай байсан юм шиг байна. За таних яасан. Эднийх дулаан нь том савтай ижигхэн байсан байна. Жижигэн болохоор арай хийвэл илүү танаасан. За тэгэхээр том биштэй амьд дулаанаа багааддаг учраас хүүтэн газар амьддаг байхгүй юу? За тэгэхээр өнөөдөр чинь гадаад орчны хүчнээс биеийн дотоод орчин өдрөдөж биеийн дотоод орчин маань ямар өөрөөр за биеийн температур орчны температураас үл хамаардаг бахан. За нэг гадаад орчны өдрөдөж биеийн тэгэхээр биеийн температур гадаад орчны өөрчлөлтөс дагаад миний өдөр багшийн бэлдсэн байгаа. За масаа гэсэн гэвэл тэр шараа сонгоод аваад зэ. Сайн гэсэн бол ягаанаас тусгаж хэрэгтэй.